Амралтын өдрийн мэнд төргийн үзэгчдээ энэ 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөртөө Монгол Улсын ерөнхий сайдын томилгоо, нийслэлд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн мэдээлэл болон бусад соёл урлаг боловсрол нийгмийн салбарт болсон онцлог үйл явдлыг таймлан бэлтгэлээ. Энэ 7 хоногт өрнөсөн үйл явдлууд тэр дундаа улс төрийн орчинд онцлог үйл явдал бол Монгол Улсын ерөнхий сайдыг томилох асуудал байлаа. Тодорхойлбол Монгол Улсын 35 дахь ерөнхий сайдад Нимосрын учрлыг томилох ерөнхийлөгчийн саналыг Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилэлцэн дэмжсэн юм а. Ингэснээр Монгол Улсын 35 дахь ерөнхий сайдаар Нимосрын учрал томилогдож тэрээр үүрэгт ажилдаа орлоо. Шинээр томилогдсон ерөнхий сайд учралд Монгол Улсын 34 дахь ерөнхий сайд Зандан Шатар засгийн газрын хамгаыг гардуулах үеэрээ баялагын сан стратегийн ордуудын асуудал, оюутлогын яриа хэлцээний материалууд болон 2026-аас 2030 оны хөгжлийн баримт бичгийг шилжүүлж, мөн шатхууны үнийн тогтвортой байдлыг хангах нь энэ засгийн газрын тулгамдсан чухал асуудал гэдгийг онцолсон юм а. Мөн улсын хурлын дарга учрал ерөнхий сайдаар томилогдохын өмнө улсын хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан тул энэ 7 хоногт улсын хурлын даргыг сонгох асуудлыг улсын хурл хилэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар улсын хурлын даргаар сандгийн бямб цогтыг сонгохыг дэмжсэн байнгын орооны саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм а. Ингэснээр Монгол Улсын хурлын даргаар сандгийн бямб цогтыг сонголоо. Сандгийн бямб цогт нь 1999 онд санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг тус дүүргэжээ. Эдийн засагч эрх зүйч мэргэжилтэй эдийн засаг бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр юм а. Тэрээр 2008 оноос улсын хуралд 4 удаа сонгогдсон бөгөөд улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, төрийн байгуулалтын байнгын ороо болон хууль зүйн байнгын орооны дарга, засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд, зам тээвэр хөгжлийн сайд, батлан хамгаалахын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм а. Энэ 7 хоногийн бас нэгэн онцлог үйл явдал бол туулгын эрэг дагуу хурдны замын төсөлтэй холбоотой олон нийтийн санал шүүмжлэл хилцүүлэг байлаа. Тодорхойлбол зарим иргэд хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү төсөл нь байгаль орчны наривчлсан үнэлгээг хангалттай бус хийсэн мэдээллийн ил тод байдлыг хангаагүй зэргээр шүүмжилсэн юм а. Улмаар хэсэг иргэд хатан дулаан хамгааллын хөдөлгөөн өрнүүлсэн юм а. Нийслэлийн холбогдох удирдлагууд уг төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын авто замын төвжирлийг 30% хүртэл бууруулахаас гадна эдийн засгийн олон үр өгөөжтэй бөгөөд байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэхгүй зэрэгцээ 60 гаруй жил шинжилгээгүй туулгын эргийн даланг сайжруулах чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байлаа. Нийслэлийн удирдлагууд 1-р тойрог хурдны замын төслийн олон улсын нээлттэй тендерийг нээснээ зарлалаа. Энэхүү тендерт одоогоор 4 компани оролцож үнийн саналаа ирүүлээд байгааг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар олон нийтэд мэдээлсэн. Туулын урдны зам болон 1-р тойрог хурдны замын төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын авто замын төвчрлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтойг онцолсон юм а. Мөн энэхүү төсөлтэй холбоотой газар чөлөөлөлтийн төлөвлөгөөг гаргасан бөгөөд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох ажлуудыг хуулийн хүрээнд гүйцэтгэснийг онцолсон юм а. Эх 7 хоногт тус тендерийн гүйцэтгэгчийг шалгаруулсан талаар тайлагнана гэдгийг хотын дарга Нямбаатар хэллээ. Дараагийн мэдээллийг хүргэе. Манай улс өнгөрсөн 847 мянган жуулчин хүлээн авч экспортын орлого 728 сая $д хүрснийг Улсын хурлын аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хуралдааны үеэр танилцуулжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын нэрвдэх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын World Tourism Barometer тайланд жуулчдын тоогоор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 орны жагсаалтын 15 дугаарт Монгол улс ирэмлэгдсэн байна. Нийт аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хэмжээ 5.2 их найд төгрөг буюу 1.4 тэрбум $д хүрээд байна. Цаашид аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Улсын хурлын аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хурлын үеэр гишүүд тэмдэглэж байлаа. Соёлын салбарт улсын хүүхэд залуучдын театр Дэлхийн алдарт Adams Family Musical-ыг албан ёсны эрхтэйгээр тайзнаа тавьсан нь онцлог үйл явдал боллоо. Энэ нь Монголын театрын салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд хүргэх
шин шатанд гарсны илрэл болж байгаа юм а. Албан ёсны эрхтэй бүтээл учраас орчуулга, найруулга, дуу хөгжим, тайзны дизайн, жүжигчдийн гүйцэтгэл бүх түвшинд олон улсын шаардлага тавигдаж, уран бүтээлчдийн ур чадвар театрын бүтээлийн чанарыг ахиулах чухал боломж болсон юм а. Энэхүү мюзиклийн бас нэг онцлог нь амьд хөгжимтэйгээр тавигдаж байгаа явдал юм а. Жүжигчид дуу, бүжиг, жүжиглэлтэй, хөгжимчдтэй нэгэн зэрэг амьд байдлаар хүргэж байгаа нь мюзикл жанрын хамгийн өндөр стандартын нэгт тооцогддог. Энэ нь үзэгчдэд илүү бодит хүчтэй сэтгэл төрүүлэхийн зэрэгцээ уран бүтээлчдээс илүү өндөр ур чадвар шаарддаг онцлогтой. Одоо та бүхэнд улс орон дүрнсэн онцлог үйл явдлын гэрэл зургийг толилуулъя. Дараагийн мэдээлэлдээ орон нутагт болсон онцлог үйл явдлаас үргэе. Дархуул аймагт олон улсын IELTS-ийн шалгалтын салбар төв байгуулах боломжийг судалж эхэлжээ. IELTS 100 хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн удирдлагууд IDP IELTS-ийн Mongolia тест төвтэй хамтран ажиллах санал тавьж, орон нутгийн удирдлагууд шалгалтын төв байгуулахад шаардлагатай орчин, байрны нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд хүрэхээ талууд илэрхийллээ. Хэрвээ шалгалтын төв орон нутагт байгуулагдвал зөвхөн Дархан уул аймаг төдийгүй төвийн болон хойд бүсийн сурагчдад илүү хүртээмжтэй болох ач холбогдолтой. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.